Сувагтаа эргээд тавтаа морилноо ханиаднаас одоо зүгээр болчихно. Нилээ удаачлаа sorry guys. Мөн donation болон урмыг хайрлсан бүх хүмүүст үнэхээр их баярлалаа. За тэгээд бэлэн бол бичлэгэндээ орцгоё. Өмнөх дугаард баасан толгойтой тариа игээд дуссан шүү дээ. Тэрнээс хойш үзэгдэл солигдоод захирлыг утсанд дуудлага ирэх ба ирж байгаа дуудлагын дээр живэлийн ээж гэж тэмдэглэсэн байна. Захирал уцаа авах үед живэлийн ээж гэж тэмдэглэсэн хүн нь баасан толгойтой тариа тарьсан хүн байдаг. Захирал үргэлжлүүлээд "За, тэгээ баасан толгойд ямар байна да? Тэр маш сайхан тайвширсан байгаа захирлаа. Бидэнд тушаалаа өгвөл бид яг одоо хагалгаагаа эхлэхэд бэлэн байна." "Тийм бол сайн байна. Хагалгаагаа эхэл." Гэхэд нөгөө юм ч учиргүй баярлана. Яагаад ингэж баярлаад байна вэ гэвэл өмнө баасан толгойтоос болж хоёр хүн амиа хорлсон гэж хэлсэн дээ. Тэгвэл нэг нь манай захирлын охин Лихина байсан бол нөгөө нэг хүүхэд нь энэ эмчийн охин байжээ. Нөгөө эмч баярлаад хагалгааг надад атах. Би түүнд там гэж юу байдгийг мэдрүүлнэ гэд уцаа таслаа. Хагалгаач эхэлж хагалгаа нууг нь үлдсэн нэг бөмбөгийг аварч үлдэх байтал энэ хагалгаа нь харин ч эсэргээрээ үлдсэн нэг бөмбөгийг авах хагалгаа болж таарна. Харин нөгөө талд хүү болоо охиноо юуг тулж байгааг мэдэхгүй аав ээж хоёр явсан аяллаасаа их сэтгэл хангалуун гэрлүүгээ харж байх бөгөөд замдаа 9 шидийн сайхан зүйлсийг ярилцаж захирлын арыг нь дааж байгаа болохоор бөө мөнгөтэй бол ухааны юм яриад гэртээ ортол гэрийн уур амьсгал нэг л биш байна. Үүнийг анзаарсан аав баасан толгойд охиноо дуутахад өрөөнөөс нь хүн дуурсангүй. Аав баасан толгой сандраад хаалхыг эвдэж ороход Чивава байдгаар уйлсан сууж. "Охин минь над нүүр чи яачих вэ? Яагаад ийм их лент наачсан?" гэгээд Чивава асгартлаа уйлаад юу болсныг бүгднийг аав ээжтэй баримттай үзүүлнэ. Нүцгэн зураг авахулж сургуулийн коридороор нохойшог явж найзууд нь өөрийг нь дээрлэхэж карма дээрлэхүүлж мөн ангийн даргацаад болж иви. Мөн өөрийнх нь болон баасан толгойтой нүцгэн зураг олонний өмнө гарсан гэд бүгднийг хэлнэ. Үүнийг сонссон аав баасан толгой тесрэгтлээ уурлаад өөрийн таньдаг HBS телевиз рүү залгахад уцнал. HBS телевизийг санахгүй байвал кармагийн хэрэгт холбогдож байсан нэг хүүхдийн хин эмээгийн ажилтдаг маш их үзэгчтэй телевиз шүү за. Яагаад ийм чухал үед холбогдохоо болцдог байна. Өөр аргагүй юм шүү. Өөрөө л очихоос. Та хоёр ч бас гарахтаа бэлд. Та хоёр живүүг зүгээр эсхийг шалга. Би HBS телевиз рүү явлаа гэд хоёр салаад яваад. Харин хан туслах захирлын хоёр тэднийг хаашаа явж байгааг бүр хин рүү залгаж байгааг нь хүртэл хинаа сууж идэг за. Кино. Үгүй манхаа гэхгүй. Машинд нь GPS суулгацсан. Утсанд нь утсыг нь хакерт апп суулгацсан. Аав баасан толгойд хин рүү ч ирж чадахгүй байгаа шүү дээ тий. Шалтгаан нь хин рүү ч ирж чадахгүй даа биш. Нөгөө суулгасан хакерт аппаас болоод ямар ч дуудлага хийгдэхгүй байгаа юм байна лээ. Гэхдээ нэг л хүн рүү дуудлага хийж болно. Тэр нь манай захирлын байдаг. Алзуу. Удалгүй хүлээсэн ёсоор нь аав баасан толгой захирлын рүү залгахад захирал хан туслахад хандаа. "Хан туслахаа намайг энтэй ярьж байх ойгоор явж бэлтгэлээ базаа" гэж хэлээд уцаа ав. Уцаа авахд чимүү новш эцэст нь өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулах шүү. Анхнаасаа чи ийм төлөвлөгөөтэй байжээ. Гэтэ чи нэг зүйл дээр алдлаа. Би одоо хаашаа явж ийн гэж бодож байна. HBS гэдэг энэ мөн новшоо. Чи болон чиний Hyundai Group-ийн газартаа тэгшлээд өгнө. Одоо миний гарт хангалттай их нотлох баримт байна. Анхнаасаа охиноо тэгж өсгсөн чинь чиний буруу үстэй. Эдэргээл яаж ч өсгсөн гэдэг байгаа юм бэ. Бэлтгэлтэй байгаарай. Хиний охиноор оролцсныг чинь үзүүлээд өгнө гэж хэлэхдээ зэрэгцэн хажуу талаас нь трак хүн гарч ирээд "Би чамайг өөр ертөнцид аваачихар ирлээ" гэд мөрөгчнөө. Тэр дор нь имлэгийн машин ирээл бүр майр шуурхай. Төрөгний машин зогсож машинаас хан туслах болон өөр нэгэн хүн гарч ирэх ба хан туслах нөгөө хүнд хандав. "Тэр амьд үсттэй. Манай босс тэрийг амьдаар нь хүсэж байгаа" гэхэд нөгөө эвгүй царайтай баачка. "Бараг сорвт юм биш үү дээ. Одооноос энэ манхуан дээр гарвал сорвт гэдээ удаад явчаа. Өө санаа зовлтгүй дээ. Бид чинь жинхэнэ мэрэгжлийн хүмүүс. Ямар хурдаар, ямар үед, ямар өнцгөөс яаж мөргүүл тэр хүн өгөх үү? Эсвэл амьд үлдэх үү гэдгийг бүгднийг мэднэ. Бид хэд чинь бүр жинхэнэ хүн шиг манекен тавьж байгаа бэлтгэлээ хийдэг юм чинь" гинэ бүр алаад хайсан. Бүр 3 хүн дотор нь байсан ч хинэн нөхөх, хинэн амьд гарахыг хүртэл тооцоолж мөргөж чадна. Тэгсэн ч машин ийм болсон байхад дотор хүн амьд байх уу гэж хэлэхдээ зэрэгцэн аав баасан толгойд гараад ирнэ. "Тэр би чамд хэлээ үсттэй. За тийм байна. Би хэрэггүй санаа зовж. За тэгвэл энийг босс руу аваач. Босс минь түүнийг хүлээж байгаа." Захирлын тэр пооц гялцаалээ. Аав баасан толгойтыг имлэгийн машинаараа хөнгүү баригдаж байгаа барилгын гадаа аваад ирнэ. Манай хоёр бараг ухаан балгартах гээд байгаа аав баасан толгойтыг сугацаар захирлын өмнө авчирхад нөгөөт нь бас яаж зүгээр байх. "Чи хичнээн мөнгөтэй байсан чи юм хийчээ зүгээр өнгөрнө гэж удаа юу? Одоо чи 21-р зуун штэ малаа" эдрэгээ том ярихт нь захирлээ. "Юу гэж инээдтэй асуулт вэ? Тэгэхээр хоёлаа надаас ч 7 дор юм хийгээд одоо хүртэл зүгээр явж байгаа хоёр хүнийг мэднэ. Тэгвэл намайг яагаад тэгж чадахгүй гэж бодов" гэж хэлээд аав баасан толгойтой тэр нэг ямар эвгүй нөхцөл байдалд орсныг тайлбарлаж өгнө. "Ер нь товчхондоо та санахгүй байгаа байх" гэж дахиад нэг ярьлаа шүү.
А баасан толгойтод захирлыг бизнесэд хэлэхэд туслаад 10 тэрбум воныг өгсөн шүү дээ. Тэр гэрээн дээр нь тэр 10 тэрбум воныг бизнесэд хэлэхээс бусад тохиолдолд ашиглавал 2 дахин угалж авна гэдэг заалт тусгагдсан байсныг А баасан толгой зөвшөөрөөд гарын үсгээ зурцсан. Тэгсэн чинь утсыг нь урд нь тавиад нөгөө 10 тэрбум вон нь алга болсон байгааг харуулна. Яаж тэгсэн бэ гэвэл Таиландд байхад нь утсанд нь хакердах апп суулгаад бүх банкны мэдээллийг нь авсан байна. Тэгээ зохиомлоор А баасан толгойтыг 10 тэрбум воноо данснасаа татаж аваад койн худалдаж авсан болгочихж байгаа. Тэгээд ч болоогүй. Одоо бүр хамгийн гал зүйсгэн заяа. Нөгөө койн авсан сайт нь захирлын сайт. Бүр энгийнээр хэлбэл захирлын өгсөн мөнгөө буцаагаад өөрөө авангуудаа А баасан толгойтыг 30 тэрбум воны өрөнд оруулчихна. Харин А баасан толгойд олон нийтийн нүдэнд бол мөнгөө алдангуудаа зүгтэж байгаа дачааны машин дайруулж нас барсан болчихж байгаа. Мэдээж энийг хүрийн хиндүүлэх үү? Ард нь үлдэж байгаа гэр бүлийнхэн нь л төлнө шүү дээ. Тэгээд ямар нөхцөл байдалд орсноо ухаарсан А баасан толгойд захирлаас амь өршөөхийг гуйж намайг ингэж өгчихвэл эхнэр минь сэжиг аавна гэж бодохгүй байх уу гэхэд эхнэрийг нь бас зам тээврийн ослоор нас баруулсан болцсон байдаг. Тэгэхэд А баасан толгойд энэ бүгд чинь шудраг бус байна. Надаас илүү зүйлсээ хийсэн хүмүүс байхад яагаад л зөвхөн намайг ингэж байгаа юм бэ гэж асуухад захирлын хариуд нь танаа хүү чинь тийм ирэг хийчихэд яаж шийтгүүлэхгүй үлдсэнийг чи намайг мэдэхгүй гэж бодоо юу. Та хэд чинь манай охиныг завхаа юм гэж мэдүүлсэн байсан. Миний охиныг тэгж хэлж зүрхлэн гинэ. Тэрнээс чинь болж миний охин олон нийтэд завхаа юм нэртэй болсон. Тийм болохоор зүгээр амаа татаад үхийдэх. Гэд алхаа аваад охинд минь мэд хүргээрээ гэд алчих. Өөрийн гараар өшөө авах. Энэ мэдрэмж миний бодсноос ч илүү сайхан байна. За тэгвэл ханд туслахаа. Үлдснийг нь чамд даатглаа. Гэд яваад өгнө. Тэрнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн байх ба Чиваваг эцэг эхийн орчуулах ёслол болж байна. Хүмүүс хоорондоо шивэр авир хийж ярилдаа. Яахаараа хоёулаа нэг өдөр согтуу хүмүүс дайруулж насурдаг байна. Харин тийм ээ хүүхдүүд нь одоо яана бизнесэд хэлхээс өмнө ийм юм болчих гэж. Мөнгийг нь хүүхдүүд нь өвлж авах уу гэхэд хүүе чи чинь сонсоогүй юм уу? А баасан толгойд мөнгөө койнд алдчихад зүгтэж яваад машин дайруулсан гэсэн. Одоо хүүхдүүд нь мөнгө ирэх байтугай 30 тэрбум воны өрөнд орсон байна. Гэхдээ сонирн байгаа үсттэй. Энийний ард магадгүй захирал ийж байж болно шүү. Гэд яриад байж тал араас нь захирлаа. Уучлаарай. Хажуугаар чи зөрчихүү гэж хэлээд Чивавагийн эцэг ихт хүндэтгэл үзүүлэхээр Чивавагийн зүг явна. Захирлын Чивавагийн урд ирэхэд Чивава эцэг эхийн захирлын алсан гэж хэлхийг хичнээн хүсэж байсан ч айгаад юм дуурч чадахгүй. Захирал үргэлжлүүлээд Чивава чамд хэцүү байгааг ч ойлгож байна. Би ч бас охин бол эхнэрээ алдсан хүн болохоор ямар хэцүү гэдгийг нь мэднэ. Гэхдээ Чивава чи твчих хэрэгтэй шүү. Аав чинь чамд баах өрүүлдэггээд бурхан болсон. Мөн дээрэс нь ахын чи эмчилгээний зардлыг хэн төлөх юм? Тийм болохоор өнөөдрөөс эхлээд цагийн ажил хийдгсэн ч сургуулаасаа гараад ажилд ордгсэн ч юу ч л байсан. Чи бууж өгж болохгүй шүү. Яадаг ч байсан би ахиж охин шигээ өөр хүүхдийг тийм зам сонгохыг хармааргүй байна. Чивава чи тэр зургийг хардаа чамд ямар мэдрэмж төрж байна? Зургийн цаанаас инээмсэглэж байгаа царайг нь харахаар сэтгэл өвдөж байгаа үстэй. Манай хинаач бас зургийн дотроо ингээд инээмсэглэж байсан. Чи ингээд одоо гэр бүлийнхээ гишүүнийг шудраг бусаар алдах ямар байдгийг мэдлээ. Их үед Чивава хийм хараад цочиж гүгээд гадаа гарч бүдэрч унахт нь хүн туслах гэж оролдоход хина болгож хараад намайг уучлаарай гэхээс өөр юм хийж чадахгүй. Чивавагийн хувьд эцсийн байдлаар маш их хүртэ дээрээс нь эмнэлгээс мүд гарахаар баахтай. Тэгээд ч болоогүй нэг дорын хэмжээний стресс болон травмаг амссан болохоор хийм хардаг болоод дуусч байгаа юм байна. Харин нөгөө талд баасан толгойд үлдсэн нэг бөмбөг алдсан байх бөгөөд эмчнэр түнд жаахан алдаанаас болоод ирүүл байсан бөмбөгийг ч авахаас өөр аргагүй болчлоо гэж хэлнэ. Баасан толгойд уурлаад алдаанаас боллоо гинэ. Би хагалгаа хийлгэх бүх хугацаанд сэрүүн байсан. Та нар надад унтуулагч хийгээгүй хагалгаанд оруулсан. Та нарыг би зүгээр өнгөрөөхгүй дээ. Аав ээжтэй хэлнэ. Тэгээ шүүхтэр уулзъя. Гэхэд эмчнээгээд аав ээжээ. Одоо аав ээж чинь бурхан болсон. Дөнгөж хагалгаанд ороод гарч ирсэн болохоор мэдэхгүй байх шүү. Мөн дээрээс нь та хоёрт маш их өрүүлдээгээд явсан. Уг нь гар үлгч яаралтай эмчилгээ ёстой, эмчилгээний төлбөрөө төлөөгүй болохоор эмчилгээ төр зогсхон дээ. Гэд гараад явчихсан. Баасан толгойдын хувьд эцсийн байдлаар өвдөгний асуудалтай өвлдөж алхаж гიშгэхэд хэцүү болсноос гадна хоёр бөмбөггүй болоод дуусна. Тэр үед Чивава болон баасан толгойд юу тохиолдсныг нь мэдсэн ангийн дарга. Дараагийнх нь би юм байна. Дараа нь би өгөх юм байна. Гэт байдгаараа сандарсан сууж байх ба арга буюу нёгийг сэцнэ. Кармагийн сургууль дээр хийсэн хэрэгүүдийг баримтжуулсан бусад хүүхдүүдийн бичлэгийг цуглуулад HBS телевизэд өгөх санаа байлаа. Тэгээд яг мэйл рүү цуглуулсан баримтаа явуулах гэтэл захирлын хакерууд лаптопыг хакертаад таньдаг хүнийхэн дүрд худлаа жүжиглэж байгаад лаптопыг форматлаад утсан дээрх бүх зураг болон видеог нь устгачна. Ер нь бол өнөрөө сургууль дээр болж байгаа бүх зүйл, бүр хүүхдүүдийн хийсэн бичлэг, баримт болох бүх материалыг захирлын хакерууд хинж байгаа юм байна лээ. Сүүл баасан толгойд Чивава хоёрыг олонний нүдэн дээр гаргахад баахан хүүхдэд бичлэг хийгээл зураг дараал байсан да.
Тэр бичлэг зурагнуудыг нь хүртэл цааш тархаахгүй бүгднийг хянаж байгаа гэсэн үг. Галзуу. Маргааш нь болж ангийн дарга ээж нь охиныгоо сургуультай явахгүй мó гэхэд ангийн дарга биендээс гарвал үхэн гэд өрөөнөөсөө гарахгүй. Аав нь өрөөг нэгэд яагаад ингэж байгааг уурлангуй асуухад захирлын Чивавагийн эцэг эхийн үхлийн ард байгаа. Мөн дараа нь өөрийг нь алах гэж байгаа гэд мэдэж байгаа бүх юмаа хэлнэ. Тэгээд бас хүний л эцэг юм хойно хичнээн ууралсан ч захирлийтэй охиныхоо өмнөөс уулзахаар болоод харин охиноо гэртээ үлдэх аюултай болохоор давтлага руугаа явахыг санал болгоно. Тэгээд санал болгосноор нь давтлагандаа явж өөрийг нь энэ цагаар давтлагандаа байна гэж хинч таамаглахгүй ойрд ингэж амар амгалан мэдрэмж аваагүй юм байна гэж бодоод хаалгаа нээсэн чинь бүүм. Карма урдан зогсож байна. Амийг нь тагалж өрөөнд оруулаад чимээгүй байхгүй бол жимсний дэлгүүрт жимс авч байгаа ээж чинь байхгүй болно шүү. Тэгэхэд ангийн дарга эцэст нь өөрсдийг нь хаана явж байгааг тагинж байгаа гэдгийг мэднэ. Карма үргэлжлүүлээд ангийн дарга чамаас авах ёстой өр зөндөө байгаа гэж хэлээ үсттэй. Тэгж хэлээд байхад яагаад ангидаа ирэхгүй байгаа юм бэ? Гэхдээ сандрах хэрэггүй дээ. Аав чамд онцгой амьд үлдэх санал тавьсан. Хэрвээ хинаг барилга дээрээс үсрүүлсэн хэргийн эзний талаар мэдээлэл өгвөл чамайг онцгойлон харж үзье гэсэн гэхэд ангийн дарга дотроо бодноо. Захирал Чивавагийн аав ээжийг алчихсан болохоор тэр хоёроос өөр хүн нэмээд алчихвал төлөөлөгч чаас ижиг авна. Тэр төлөөлөгч чаа гэдэг хүн нь нэлээ эрх мэдэлтэй хүн юм шиг байгаа. Тэгээд үргэлжлүүлээд захирал надад боломж олгосондоо биш намайг алж чадахгүй дээ ингэж худлаа хэлж байгаа юм байна. Надаас мэдээлэл аваад хизээ нэгэн цагт намайг гарцаагүй цааш нь харуулна гэж бодоод кармад чи намайг гимтэж чадахгүй юм байна. Ойртвол орилно шүү өдр гэсэн чинь нүдээ цавчиж амжихаас өмнө хурж ирээд боогод ухаалт болчихно. Хэсэг хугацааны дараа ангийн дарга ухах ороход карма нэмсгэлээд яасан бэ? Тэгээд орилж амжсангүй юу? Хүүхдийн засан хүмүүжүүлэхт байхдаа унтуулагч тагна гэдэг хочтой байлаа. Нэг охин асаад байхаар нэг өдөрт 30 удаа унтуулсан чинь шүлсээ гоожулсан маанаг болчтой. Ангийн дарга чамаа хэдэн удаа унтуулбал тийм болох бол гэхэд ангийн дарга айсандаа тохиролцохоор болж карма харин хамтдаа зарим гэдгийг санал болгож давтлагнаас нь аваад гарна. Удалгүй заримны газар орж ирээд заримгаа захиалаад заримыг ирэхэд ангийн дарга нэг юм анзаарна. Бэз энэ ах хин нь ямар зарим гэдгийг яаж мэдээд байна? Би сая төлбөрөө киоскоор төлсөн штэ гэж бодоод кармагийн заримгтай өөрийнхөө заримыг гэл солиод миний хийхлээд амс. Чи дотор нь юу ч хийсэн бilé гэхэд карма тэрийг нэдэж үзүүлнэ. Тэрийг нь харсан ангийн дарга. За хараад байхад асуудал байхгүй юм шиг байна. Гэд ийдсэн чинь дотор нь шилний агархаа байдаг. Тэгээд ангийн даргыг тэндээс зугтах гэж оролдох үед карма түнд хоёр сонголт. Эхнийх нь эндээс яваад насаараа алуурч нэртэй амьдрах. Нөгөө сургуулийн дээвэр дээр хийгээд байсан бичлэг байдэн штэ. Тэрийг нь өөрсдийн хакеруудаараа дамжуулаад амьдралынх нь ямар ч үед тэр бичлэг болон хэрэгүүдийн баримт нь өөрийг нь дагана гэдгийг хэлдэг. Мэдээж аав нь ч бас тэр хэргийн талаар мэднэ. Их сургуульд орсон ч, ажилд орсон ч, гэрэлсэн ч харин хоёр дахь сонголт нь захирлын бэлдсэн заримгийг идэх. Хэрвээ дуустал нь идэж чадвал ахиж амьдралд нь хүндэлцэхгүй гэж амладаг. Ангийн дарга дотроо YouTube-ээр хүмүүс шилний хагархай хадаас идээд зүг зүгээр байдаг юм чинь би ч гэсэн зүгээр байна гэж бодоод заримгийг идэхэр болно. Идэж байхдаа хинад янз янзын мэдүүлж байсан нь бодогдож мөн 3 дугаар шатны ходоодны хорт авдартай болсон надад янз бүрийн битгий идүүлээч гэд гуйж байгаа хэсгүүд нүднийх нь өмнө зурс хийгээд ангийн дарга газар тунаа дээшээ харж. Захирлыгээс намайг уучлаач гэж асуухад захирлаа уучлаа хинагаас минь биичилж асуудаа гэж цээжин дээр нь цэцэг тавь. Харин карма хажууд нь суугаад ангийн дарга өрөө төлөх гэж зөндөө хичээлээ. Одоо амар амгалан нойрстой. Гэхэд тэр нь ангийн дарагт хина болж харагдаад нүд амдаг. Ангийн дарга эцсийн байдлаар хагархаа шилний хилтэрхиynүүдийн хэмжээгээр эзнээс болж гидсний халдвараас үүдсэн септик шокны улмаас нас барсан байдаг. Харин маргааш нь хэвлэл мэдээллээр ангийн даргын хэрэг гарч байх ба мэдээг нь манай гур үзээ суужид. Нөгөө дэлгүүрийн эзнийг заримгийн дотор хагархаа шилний хилтэрхиynүүд хийсэн хэрэгээр ялагдагчаар татаж байгаа тухай гарна. Үүнийг үзэж байсан карма энэ дэлгүүрийн эзэн миний тухай матчихвал яана. Би ахад хүүхдийн засан хүмүүжүүлэхэд ормооргүй байна шүү аава гэхэд захирлаа. Санаа зовх шаардлагагүй дээ. Энэ хүн сайндаа 8 жил ялав. Мөн дээрээс 1.7 тэрбум вон өртөө байсан. Би тэр өрийг нь өгөхийн дээр өөрт нь 8 тэрбум вон нэмж өгөхөөр тохиролцсон болохоор тэр биднээс урахгүй. Гэж хэлээд эргэж хараад танд туслахаас. Ангийн даргын эцэг эхийн талаар асуугаад үзэгсэлэг. Ангийн даргын аавын эмнэлгийн гадна баахан сурвалжлагч нар ирсэн байх ба ямар нэг юмд гүтгээд байж идэг. Өөрийн ойлгосноор товчлоо түргвэл өвчтнүүдээ харж үздэггүй байж эмнэлгийнхаа газраасаа улсын их хурлын гишүүнд газар өгөх гэж байгаа. Тийм болохоор ажлаасаа халагт ажлыг хүлээлгэж үг гэд багахан хурган чагсаал маягийн болоод байх шиг байна. Харин өрөөнд дотор нь ангийн дарга ээж түүнийг огноо алчлаа. Би чамаас салаад захирлыг болон чамаас өшөөгөө авна гэж хэлээд өрөөнөөс гарахад ангийн даргын аав яагаад охиндоо тэгэж их ширүүлэгдэг байсан талаар гарнаа. Энэ хүний гэр бүлийн талынхны хувьд маш их ухаалагч, нэг сул тал нь аягүй ширүүн догшин нэг тиймэрхүү садистрах зан төлөвтэй байдаг гинэ. Тэгээд тэрийг нь эрт мэдсэн ангийн даргын аав өөрийнх нь гэр бүлийнхний тэр зан характерыг дөрөөсныг нь анзаараад өөрийнхөө аавын өөрийг нь яаж хүмүүжүүлсэн арга буюу маш чанга хатууд эглэмэр өсгөхөөр болсон юм.
Яагаад гэвэл ийм зан төлөвтэй болохоор элдв хэрэг тариад ихэнх нь шоронд орчдөг байсан юм шиг байна. Энэ бүгдээс зайлс хийлгүүлэх гээд хатун ширүүн дүр үсгэснээс охиндоо хайргүй бол биш байжээ. Тэрийг нь одоо удахгүй гарах хэсэг улам тодор харуулдаг. Удалгүй гаднаас нэг эмэгтэй орж ирэх ба чи яагаад намайг энд ирснийг мэдэж байгаа үсттэй гэж асуухад яасан? Миний амийг таглах гэж юу? Миний амийг таглчвал энэ гадаа бослог гаргаад байгаа газрын хэргийн ард нь байгаа жинхэнэ хүн төлөөлөх чаа гэдгийг хинч мэдэхгүй болно. Та хэд дандаа л миний гэр бүлийн аюулгүй байдлаар намайг сүрдүүлдэг байсан. Гэтэ одоо яадаг вүлээ? Миний ихтер надаас сална гэд дөнгөж саяхан гараад явчлаа. Дээрээс нь газар дээрх ганцхан охин байхгүй болсон болохоор та хэд одоо намайг юугаар сүрдүүлж чадах юм? Энэ ярианаас үцхэд ангийн дарга гэр бүлийн гишүүнээс хасна гэд яриад байдаг штэ. Магадгүй энэ хэдээс охиноо хамгаалах гэж тэгээд байсан юм болов уу гэж бодлоо. Та хэд юу гэж бодож байна? Коммент хэсэг санал бодлоо хуваалцаарай заа юу. Харин нөгөө эмэгтэй. Бид одоо чамайг сүрдүүлж чадахгүй ч одоо мэдэрж байгаа тэр их зовлон шаналлаас ч салгаад өгье гэж хэлнэ. Ангийн даргын аав охиныхоо зургийг харж байснаа. За чи одоо явж болно. Төлөөлөх чад миний амийг таглах хэрэггүй гэж хэлгээрэй. Одоо надад энэ ертөнцид торогдоод байх шалтгаан алга. Миний ихнэр юу ч мэдэхгүй болохоор түүнийг эндээ хотох хэрэггүй шүү. Би та нарын ажлыг ингэж их хөнгөлж өгч байхад ядахтаа миний хэлснийг хийж чадна үсттэй. Гэж хэлээ дуудлаггүй эмнэлгийнхаа дээр гараад доош үсэрчнэ. Харин нөгөө талд захирлын болон хан туслах байж байх ба хан туслах. Захирлаа ямар нэг юм санаагч нь зовоогоо юу гэж асуухад энэ бүх зүйл яаж эхэлсэн талаар хальтхан гарнаа. 2023 оны 9-р сарын 6. Хинагийн сургуультай дээрлүүлж эхэлсэн эхний өдөр. Хараал идгэж ангийн дарга. Бидний дээрлэхэд байсан энэ охиныг Hyundai Group-ийн захирлын охин гэх гээд байгаа юм уу? Тийм ээ, Ли Хина. Hyundai Group-ийн захирал Лим Ёнжугийн газар дээрх ганцхан охин. Яана, тэр чинь бид баларсан гэсэн үг үстэй. Битгий бит гэж хэлээд вэ. Би юу ч хийгээгүй байж яхаараа та нарын хэрэгт хутгалдах ёстой юм. Ама тата, хажууд хараа зогсож байсан чи бидний хамсаатан гэсэн үг. Үнэхээр чи энэ охин чамайг тэгж хэллээ гэд өшөөнө гэж бодоо юу? Би хэнийгч буруутгах бодлого байгаа болохоор санаа зовлтгүй дээ. Би сүртэй гимтээгүй болохоор намайг одоо судалчих тийх үү? Октоо, тэр бидний гимтээхгүй гэсэн юм чинь судалчихвал яасан бэ? Хөөе, тэнгээ. Чи тэрний үгэнд итгээд байгаа юм уу? Яг уу сайнаар бодоод тэр юм боддгүй юм байгааз. Аав нь мэдвэл биднийг зүгээр өнгөрөх үү? Тэгээ чи биднийг юу хийгээд байгаа юм бэ? Тэрийг одоо бодож олох хэрэгтэй гэдэг нь хөдөөний хөөсөн мантум. Хөдөөний хөөсөн манту гэж чи намайг хэлээд байна уу? Яасан? Яг одоо энэ тойлог үзчих юм уу? Гиснээс бүгднгийн энэ цуглар гिचгээд цуглар гэсэн хүн өөрөө хайччихва гэж хэлэхдээ зэрэгцэн гадаа хаалгыг нэг хүн нэгэд. Юундаа ингэж их сүр одраагаад байгаа юм бэ? Тэгэхэр чи Hyundai Group-ийн захирлын охин байжээ. Тэглээ гэд юу гэж? Манай ав дараагийн ерөнхийлөгч төрсөлдөх хүн. Чаас Юхён. Хэдийгээр Hyundai Group гангасан үнэнч том групп л том групп. Аав чинь хичнээн эрх мэдэлтэй байлаач гэхэд ангийн даргын яриаг таслаад. Чи мэдээ уншаагүй юм уу? Бидний шоронд хийсэн хүмүүс байсан шүү дээ. Бүгд тэрний аавынхын туслахуд байсан. Хэдхэн хоногийн өмнө гэхэд лидний өвөө манай аавын офис дээр ирж олон юм ярьж байгаад явсан энэ төргээл том юм хоцож байхад нь. Хина мэн. Чи өөрөөсөө ичихгүй байна уу? Юу? Чи өөрөөсөө ичих хэрэгтэй. Аав чинь тийм мундаг хүн байхад ааваараа түрээ барьж бусдыг дээрлэхээс ичихгүй байна уу? Чи нэг юмыг андуураад ах шиг байна. Би ааваараа түрээ барьсан юм биш. Тэр бол зүгээр л миний шатрын хүү. Чи нэг л миний юу хэлээд байгааг ойлгохгүй байна да. За яг хөө би чамд харуулъя. Энэ бол манай аавын амь амьдрал. Жилийн өмнө Бай Давагийн гэр бүлтэй танилцсан үедээ хамаатных нь хакер хүүхэдтэй танилцсан. Лаптопын 6 сарын турш хинаад аавынх нь биткойнд хийсэн 23 тэрбум воныг хулгайлж, дээрээс нь хинт ч гэлж болохгүй нууцыг нь мэдсэн. Би нэг олон нийтэд дэлгүүл аавын минь амьдрал чирчгтэй сүрэн. Тэгээ чи над үгээр юу гэж хэлэх гээд байгаа? Миний хэлэх гээд байгаа зүйл бол би тэрэнд хүн аал гэж тушаавал тэр миний тушаас нэг биелүүлнэ. Би наадханд чинь хууртан гэж бодоо юу? Гэхэд хэдэн зураг харуулнаа. Тэр зурган дээрх нь энгийн хүн биш бас нэлээ эрх мэдэлтэй том компани захирал байсан юм бичиг байгаа. Мөн дээрээс нь яаж яснаач бас ярьж өгнө. Саяны хүнийг алхахад онцгой шалтгаан байгаагүй л дээ. Би зүгээр л аавыгаа ямар зэрэглэлийн хүн надад алж өгч чадахыг нь шалгасан. Тэгэхээр Хина, чи яагаад энэ сургуульд шилжсэн? Аав чи намайг шалгуулахаар ийшээгээ шилжүүлсэн юм уу? Юу? Үгүй, би энэ сургуулийн багш нар сайн гэхээр нь шилжиж ирсэн юм. Муу худалч. Ингэж асуугаад болохгүй нэ. Тэгвэл аавыг чинь ч гэсэн алхахаас та. Өглөө болгоны 7 цагт өглөөний цайны өмнө нунтгалсан бууд авдаг. Тэрэнд нь хор найруулчих уу? Эсвэл power lifting-д аав чинь дуртай юм чинь төхөөрөмжийнх нь эргийг нь суллаад жиндээ дарагдаж өгсөн болох уу? Бүр эсвэл хятадаас 4 биткойноор алуурчин авчираад алуулчих уу? Би шийдлээ. Hyundai Group-ийн захирал стрессээ дийлэлгүй охинтойгоо хамт амиа хорлохоор болжээ. Ингүүл ямар вэ? Аав чи одоогийн нөхцөл байдалтай яг таарч байгаа үстэй. Гэхэд Хина минь айгаад миний аавыг битгий халаач. Миний буруу намайг уучлаарай гэд уйлж гарнаа. Чаас их Хинаг буулгаад. За тэгвэл өнөөдрөөс чи миний тоглоом шүү. Намайг эсэргүүцэх юм бол би аавыг чи ална гэд үзэл буцаад захирал руу шилжих ба захирлын дотроо. Бүгд миний буруугаас л боллоо. Өнгөрсөн жил групп минь ганхахад охиныхоо ямар сургууль шилжиж байгааг мэдлгүй. Охиноо тэр жүтгэрүүдийн өөр урахаараа шилжүүлчихлээ. Охин минь намайг уучлаарай. Аавыгаа тэр хүмүүсээс аврах гэж чи минь тэр тамыг үзсэн.
Гэхдээ одоо тэдний ялч. Би тэднийг бүгднгийн там руу чирж аваач болно. Гэд үзэгдэл солигдож Карма сургуулаасаа шилжиж байна. Үүнийг харсан Жижи араас нь байдгаараа гарч гүгээд Карма өнгөрсөн бүгдэд баярлаа. Би энэ дээрлэхүлж байхдаа миний амьдрал ингээд л сүрлээ гэж бодож байсан. Бусад хүнд ямар байсныг мэдэхгүй чи миний хувьд баатар минь байсан шүү. Чамд үнэхээр их баярлаа гэж хэлэхэд Карманыг нухацтай харснаа өнгөрснөө хальт бодноо. Туршилт хийлгүүлж байсан Жаваасаа сайн байлаа гэдэг ганцхан үгийг сонсохгүй цөхрлөө бар уйлж гуйж байгаа өөрийнхөө өрөвдөлтөд бяцхан Карма байх үе бодно. Хичнээн өвдсөн ч би таны төлөө сайн тиссэн шүү дээ. Тэгэхээр намайг мундаг байлаа гэж хэлж гуй яава. Тийм болохоор та намайг буцаж өмнөшгөө хайрлан эзтэй. Энэ бүх хүсэл нь багхан чулуу биесэнд нь сэтгэл нь хансан байдалтай Карма. Жижиг дагуулад хоол идэхэр болно. Энэ бүгдийг дээрээс ажиглаж байсан хаан тослох дотор Юн Карма тэр үнэхээр сайкопат гэж үү. Хэдийгээр захирал болон бит хоёрын шалгалтын явцад Кармаг сайкопат шинж тэмдгүүд их байсан ч түүнд бусад сайкопатыг бодоход 3 өөр шинж тэмдэг илэрсэн. Тэр 3 шинж тэмдэг захирлыг ганцхан өшөө авалтын төлөө амьдрах биш. Захирал дахин нэг хөл дээр босох хүчийг хайрлаасаа гэж хүсэж байна. Юн Карма чи бол захирлын ганцхан өшөө авалтын төлөө амьдрахаас сэргийлэх сүүлчийн түлхүүр гэж хэлээд Чивавагийн тухай хальт гарах ба Чивава маань сургуулаасаа гараад Сиуд цагийн ажил хийгээд байж байдаг. Тэгтэл гаднаас ангийнх нь хуучин сургуулийн хүүхдүүд орж ирээд Чиваваг хурганд дээрлэхэж байгаад барааг нь өшгөлж унгаагаад гараа авчихна. Карма гэдэг үг бол эртний санскрит утгад үйлдэх гэсэн утгыг илэрхийлдэг. Харин шашны талаас бол хүмүүний үйлдсэн үйлд заавал төлөөсгөж байдаг гэдэг утгыг илэрхийлнэ. Зарим хүмүүс карма гэдэг бол орчлон ертөнцийн ганц үнэн гэж хэлдэг ч энэ үнэхээр үнэн гэж үү? Хүмүүний ямар үйл нь сайн, ямар үйл нь муу болохыг яаж мэдэх юм? Зарим хүнд нь муу үеийн хариу нь удаа ирж байхад зарим хүнд нь тэр доороо л ирдэг. Тэгвэл анханасаа карма гэж үнэхээр байдаг уу? Миний хариулт бол үгүй. Карма бол зүгээр л хүмүүсийн итгэхийг хүсдэг хий хоосон зүйл. Тийм болохоор би өөрөө тэр житгэр шиг хүүхдүүдийн карман болох болно. Карма хон туслах бидний дараагийн байг танилцуулах гэж байна. Дагаад юу? За тэгэхээр дараагийн байга танилцуулъя. Кармагийн дараагийн бай бол гэж хэлээд зиснийг маань хүрээд өндөрлөж байна. Одоо ярих зүйлсийг маань анхааралтай сонсоорой guys. Дараагийн бичлэгээрээ би та бүхэнд ямар манхва ярих талаараа 4 манхван дээр ревю хийж хүргэх болно. Тэнд мэдээж кармагийн CC2 багтах бөгөөд од цуглуулах системээр нийт үзэгчдээс ямар манхваг сонсохыг хүснэ тэр манхваг нь ярих болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл дараагийн бичлэгээр гарах болохоор дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.